Сайн уу? Намайг уучлаарай манайхаа. Би аль дээрээс хойш ингээд өөрийнхөө тэр туршлага тактик энтрийг ингээд хуваалцсан гिचээд тэгээд ингээд мураад алга боллоо. Намайг үнэхээр уучлаарай. Яг ингээд би бүр амар ингээд гимшээд тэгээ одоо ингээд бичлэг хийж ин л та. Нөгөө ингээд хуваалцсан гिचээд мурчхаар угс амар муухай штэ. Тэгээд ер нь бол маш их гимшил төрөөд бичлэг хийгээ сууж байна. За тэгээд тэр яах вэ? За би болохоор нөгөө мэрэгжлийн сургуулаар математик, англи хэл, японы хэл гэсэн 3 шалгалтыг өгөөд тэнцсэн. Тэгээ ярилцлагын шалгалт өгөөд тэгээд тэнцсэн байгаа. Тийм болохоор яг өөрийнхөө туршлага дээр л ярих гэж бодож байна. Бусад хичээллүүдийн талаар бол үнэхээр сайн мэдэхгүй юм байна. Уучлаарай. За хамгийн эхлээд бол угаасаа одоо 8 сарын 9-нд одоогоос яг 7 хоногийн дараа 8 сарын 9-нд хагасаа өдөр бичгийн 1-р шалгалт буюу математик болон сайенсийн шалгалтууд болох юм байна штэ. Тийм болохоор одоо эхлээд математикийн талаар ярих гэж бодлоо. За математик дээр болохоор хүмүүс болон би ер нь момшид бэлж байгаа бүх монгол хүмүүс энэ Шинэ Монгол нэг сургуулийн Алтан гэрэл гэдэг багшийн энэ номыг хэрэглэж бэлдэг. Энэ ном дээр болохоор оны материалууд, өмнөх оны материалууд англи хэл дээр байдаг байхгүй юу? Уг нь бол тэгтээ англи хэлийг монгол хэл рүү орчуулад яг тийм оны материал болгоцсон. Тэгээ тэрнийх нь өмнө нь болохоор нөгөө момшоод орж идэг бодлогуудын тийм дасгал ажлууд байдیں۔ Дасгал ажлуудыг би бол яг үнэндээ нэхэ хийж байгаагүй. Яг гол нь тэр оны материалуудыг бол нэлээд сайн хийдэг байсан. Гэхдээ би сая мэрэгжлийн сургууль дээр бэлтгэхдээ бол Монгол тэр номыг бол юусоо хэрэглээгүй. Юу хэрэглэсэн бэ гэх юм бол нөгөө Google дээр Mixed Past Exam Papers гэж хайхаар ийм юу гарч ирдэг байхгүй юу? Ийм сайт гарч ирдэг. Энэ сайтнаас болохоор 18-аас 20 оны ч билүү 16-аас 20 оны ч билүү тийм оны материалуудыг англи хэл дээр бүгдийг хийдэг гэсэн. Уус англи хэлээр шалгалтаа өгөх гэсэн болохоор тэгээд Google дэж бахан хайж бүр амар их Google дэж хайж явж байгаад 2008-аас 16 оны мэрэгжлийн сургуулийн бүх хичээл байдаг тийм бүр драйв материал болсон заяа. Тэгээ гол нь нөгөө өмнөх тэр нөгөө Mixed Past Exam Papers гэдэг сайтн дээр ганцхан математикч билүү байдаг байхгүй юу? Англи хэлэнд бол нэлээд цөөхөн байдаг. Тэгсэн чинь тэн дээр болохоор бүгдээрээ байдаг. Тэгээд тэдний материалуудыг бүгдийг нь авч хэвлээд тэгээд ер нь л хийдэг байсан. Яг хамгийн эхлээд би ер нь л яг тууштай бол 1 сар баг бэлдсэн. Өмнө яг сараа эхлэхэд болохоор уусаа дандаа л тэр нөгөө нэг өмнөх оны материалуудаа хийгээл байгаа байхгүй юу? Тэгээ яг хамгийн анх материал хийхэд нцаанд нэг 50 60 мартал 60 70 мартал авч ирсэн. Тэгээ тэрийгээ нөгөө нэг уусаа мартсан юм амар их байсан. Тэгээд материалуудаа дахин ажиллаад чадахгүй байсан юм тэр доор нь бүгдийг ингээд засаад энэ чинь юм байна гэдээ яг ингээд толгоондоо сайн оруулж аваад за нэг оны материалыг бол баг 4 мөрөв 5 мамуудаа баг хийсэн баг шүү. Тэгээ аль болох нөгөө 19 20 18-аас 21 22 оныхыг бол ер нь бол хамгийн их одоо тууштай гэх юм уу хийсэн. Тэд нар угаасаа жил их тусан арай жоохон хэцүү болоод исэн болохоор тэднийг аль болох сайн хийсэн. Тэгээ нөгөө нэг оны материалуудыг байн тэгж ажиллаад байхаар бүр баг хариуг нь цээжлээ заяа. Тэгээ хариуг нь цээжлээ гэдэг чинь их хариун чухал биш яг тэр бодох процесс тэр томьёон чухал болохоор томьёог нь тэгэл толгоонд суулгацсан. Тэгэл эн чинь ингэдэг гэж шууд ингээд санаад тэр тэгээд яг одоо хариуг нь гаргахын тулд биш яг тэр процессыг ингээд толгоонд сайн цээжлээд байгаа байхгүй юу? Энэ бодлогоо ингэж бодох ёстой. Ингэж бодвол яг хариун зөв гардаг гэж одоо толгоонд суулгаж цээжлэх ёстой. Баггүй юу? Тэгээд тэгж оны материалуудыг ажилласаар хагаад сүүлдээ бол тэгээд 90-с дээшээ бол авдаг болсон байсан. Тэгээ оны материал ажиллаад тэр чин 70-аас дээшээ авал тэнцэх байхаа. Тэгээ оны материал ажиллаад ер нь бол за нэг 80-85-аас дээшээ авч явах юм бол ер нь за бараг болох ч байгаа юм байна да гэж бодох хэрэгтэй. Гэхдээ 80-85 дээр бол
ханж болохгүй бүр 97, 95, 95-аас дээшээ, 90-с дээшээ авдаг байхын тулд хичээх хэрэгтэй шүү дээ. Тийм байна. За миний бол математикийн яг гол юу бол нэг тиймэрхүү. Тэгээд ер нь аль болох олон удаа бодох хэрэгтэй. Тэгээ математик чинь ямар өөрчлөгдөн гэх юм байх юм биш угаасаа томьёо бол томьёо. Тэргээ дахин бодоход л угаасаа гайгүй баха гэж бодож байна. Томьёогоо сэжилчихэд ер нь л гайгүй. За тэгээд нэг анхааруулах юм болохоор одоо оны материалуудыг хийхээр хамгийн эхний хэсэг за нэг 8-аас 9 ингээд 9-11 гайгүй амархан гэх юм уу? Тийм бодлогонууд нэг цөөхөн үйлдэлтэй бодлогонууд эхний хэсэг дээр тэгээ 2 дугаар хэсэг дээр геометр 3 дугаар хэсэг дээр болохоор юу гэдэг штэ функц гэдэг штэ. Ер нь л их хөвчлэн за нэг 13 оноос хойших бүх бодлогод нэг тийм материал тийм одоо бүтцтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь сая нөгөө 25 оны миний өгсөн шалгалтын дээр болохоор тийм хэсэг тийм одоо бүтцчилсэн тийм хэсгүүд ерөөсөй байгаагүй. Яг үүнд нийт бол нэг 12 бодлого л байсан баг. Тэгээд тэр дундаас би геометртэй ингээд жоохон дуртай байгаа. Геометри амар бэлдсэн гэж. Тэгээд тэгсэн чинь геометри ерөөсөө орж ирээгүй за. За нэг ганц гурвалжинтай бодлого л байсан нөгөө гурвалжингийн харьцаа. Тэгээд тэрээс өөр ерөөсөө зүртэй бодлого орж ирээгүй. Тэгээд дараалал орж ирсэн. Одоо шинэ юм гэх юм бол тийм болохоор ингээд зарим ингээд шин юм бол гарт орж ирэх нь угаасаа ойлгомжтой. Одоо шалгалт ингээд чиний төсөөлж байгаагаас өөр ямар ч байж болно. Ямар ч юу ч чамайг хүлээж иж магадгүй. Тийм болохоор тэрэнд ингээд сайн сэтгэлийн бэлтгэлтэй авах хэрэгтэй. Би болохоор яг иймэрхүү юм орж ирэндэ гэж бодсон орсон байхгүй юу угаасаа. Өмнөх оны материалууд бүгдээрээ л тийм байдаг болохоор. Тэгээд тэгсэн чинь угаасаа өөр аж таарсан. Тэгтээ яг хав чаддаг юм да за ямартай чи ийм юм байна гээл чаддаг юм да бүгдийг нэглээд ингээл бодоол яваад байсан. Тэгээ угаасаа яг математикийн шалгалтын дээр бол хамгийн чухал юм чинь чадахгүй юм дээр удаан гацаад байж болохгүй. Чаддаг юмнаас эхлээ бүгдийг нь хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол чаддаг юмудаа бүгдийг нэгээ чадахгүйгаас үлд нь үлдээж нухаж агаад тэгсээр агаал ер нь цаг дууссан. Тэгээд тийм гол юм нь болохоор одоо 7 хоног үлдсэн юм чинь англи хэл дээр одоо шалгалтаа өгч байгаа хэл дээрээ оны материалууд сайн хийх хэрэгтэй. Оны материал хийхдээ зүгээр л ингээд сайхан 50 сууж агаад хийчихгүй. Яг 60 минут тавьж агаад 60 минутынхаа 50 минут дотор бүгдийг бодож дуусгах хэрэгтэй. За юу. Тэгээ сүүлийнхээ 10 минутанд бүгдийг яг эхнээс нь ингээд тайван шалгах хэрэгтэй. Яг тийм одоо тактикаар бодох юм бол хамгийн зөв санагдсан байгаа. Тийм мэдээж уусаа математик дээр бол сандрахгүй байх нь ер нь шалгалтын дээр сандрахгүй тайван байх нь хамгийн чухал. Гэлс нөгөө материалаа нээгээд шууд ингээд нөгөө нэг гэхээр нээгээд бүх бодлого нь ингээд гүйлгэж хараад за ийм байна гэх тэгээ эхнээс нь ингээд чадхаад ингээд бүгд ингээд бодоод явах нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор хэрвээ одоо ингээд математикта тэнцэх юм бол дараа нь англи хэл болон японы хэл хоёуланг нь хамт өгнө шүү дээ. За эхлээд бол англи хэлийг өгнө. Англи хэлэн дээр бол би санаж байгаагаар бас л шалгалтын бүтэц бас шал өөр болсон байсан. Нөгөө хэрвээ та нар бас л адилхан тэр нөгөө оны материал хийдэг пэйж одоо хуудас вебсайтнуудаас оны материалууд хийсэн. Би өөр бол нэг ном бол ажиллаагүй. Гэхдээ ийм 1000 тест гэдэг ном байдаг. Энэ ном нэлээд сайн байхаа. Тийм нөгөө шалгалтанд орж ирдэг дасгалуудыг ингээд задлаад амар олон дасгалууд байдаг хэвгүй 1000 тест байдаг. Тэгээд ер нь л нэлээд сайн ном. За тий би бас нэг жоохон хийдэг гэсэн. Тэр дээр чинь бас нэг 3 хэсэг байдаг. Эхний хэсэг дээр нөгөө нэг тест зүгээр бөглөх нэг өгүүлбэр нөхөх ойролцоо утгатай үг болгох тиймэрхүү тест байдаг лөө. Тэнгүүдээ 2 дугаар хэсэг дээр болохоор их нөгөө өгүүлбэрийн одоо баахан өгнүүд өгсөн байгаа. Дугаарлцсан. Тэр өгнүүдийн байрыг солиод зөв ингээд бүтцтэй зөв утгатай өгүүлбэр болох тийм дасгал байдаг байхгүй. Тэр дасгалыг нэлээд сайн хийсэн. Тэгээд дараа нь болохоор нөгөө reading хэсэг гэж байгаа. Reading дээр болохоор эхлээд нэг юм богиновтер их өгсөн байгаа заяа.
Тэн дээр нэг голд нэг 11 орчим үгнүүд ингээ алга болох зайрлагдсан. Тэр арилгасан үгнүүдэд доор нь ингээд хоорондоо хойлт цолоод ингээд дугаарлаа тавьсан байгаа. Тэгээд тэр зөв үгийн дээшээ их рүүгээ зөв ингээд тааруулж тохируулдаг дасгал. Тэгээд мэдээж нөгөө жоохон урт унших reading хэсэг байгаа. Ер нь аль болох тийм reading хэсэг тэгээд ер нь л угаасаа бүхэл хэсэг нь чухал л да. Тэгээ ер нь оны материалаа хийсээр байгаа л дууссан да. Англи хэл дээр бол зөвлөх юм бас үнэхээр сүртэй зөвлөх юм бол байхгүй, угаасаа оны материал л хамгийн чухал байсан. Энэ 1000 тест гэдэг номыг олж чадвал олоод хийчүүл зүгээр. Ер нь бол нэг тиймэрхүү. Тэгээд мэдээж нөгөө нэг угаасаа алдсан юм байх юм бол тэрийгээ заавал засаад тэрийгээ яг толгоондоо засч ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр бол хамгийн чухал. Тэгэхгүй алдчихад өөнийг алдчих гэд ингээ хаяад яваад байж болохгүй. Алдсан бол алдсан гэдэг хөлийн зөвшөөрөө тэрийгээ засах хэрэгтэй. За тийм ээ. За тэгээд англи хэлэн дээр бас адилхан бүтцэн өөрчлөгдсөн байсан гэж хэлсэн болохоор мэдээж ямар шалгалт орж иж магадгүй тэр тал дээр бас сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сая газар хөтлсөн үү? За тийм ээ наа. Япон хэл дээр гэх юм бол англи хэлээ өгчөөд за нэг 10 минут амраад тэгээ шууд япон хэлээ өгнө. Япон хэл дээр болохоор япон хэл нэлээд урттай тэгээ 90 минут илүү 120 минутын тэр байдаг хгүй юу. Тэгээд япон хэл дээр амар зөвөн заяа. Ингээд шалгалтаа өгөхөд чинь тэр нөгөө заавар шалгаа өгж байгаа багш нар нь та нар ингээд япон хэлнийхээ материалыг хийгээд дуусчих юм бол төрүүлээд гарч болно шүү. Цаг дуусгахаас өмнө төрүүлээ гарч болно гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхгүй бусад шалгалтнууд дээр болохоор ингээд цагаа дуслагаасаа бүгдээр хинж гарч болохгүй. Япон хэл дээр тэгдэг гэдэг нь нэг учиртай гэж би сонссон. Тэр нөгөө хин шалгалтын хугацаанд төрүүлж гарч ийн гэдгийг хардаг юм шиг байгаа. Тийм болохоор шалгалтын материалаа хийгээд дууссан байсан ч гэсэн хугацаанаас төрүүлж гарахгүй байвал зүгээр шүү. Айлуулах гарахгүй байхыг хичээгээрэй. Япон хэл дээр болохоор өмнөх оны материалуудаа л бас би хийж ажилласан. Тэгээд өмнөх оны материалууд дээр чинь болохоор A, B, C гэсэн 3 ийм хэсгүүд байдаг байхгүй. Тэгээд ингээд цаас 8 зузаан. Тэгээ A хэсэг дээр болохоор за нэг N5, N4 орчмын төвшний дасгалууд, C хэсэг дээр N3 орчмын дасгалууд, тэгээд B хэсэг дээр шүү. C хэсэг дээр болохоор N2 орчмын дасгалууд арай ингээд төвшин A-ээс C хүртэл ингээд хүндрээд гарч ирдэг. Тэгсэн чинь миний өгсөн жилийн шалгалт болохоор тэр чигээрээ ер нь бол N3, N2-ын төвшин байсан. Би ер нь л N2 төвшөнтэй байхгүй юу? Байсан. Тэгсэн чинь тэр үед дандаа жоохон хэцүү байсан. Тэгэхээр ер нь бол жоохон сэжигтэй байгаад яг юу ч орж ирж магадгүй болохоор тэгээ ер нь бол Япон хэл дээр бол үнэхээр одоо 100 муу чадчихвэл 100 муу авал зүгээр л дээ. Гэхдээ яг Япон хэл дээр ихтэй биш байсан ч гэсэн бүгдийг бөглөөд ерөөсөө хоосоо орхиж болохгүй, бүгдийг бөглөж чадхаараа бүгдийг хийгээд өгсөн дээр аз таарад оноосоо авчих юм билүү тийм үсттэй. За тийм ээ. Тэгээд ер нь аль шалгалтнуудын хувьд л нэг иймэрхүү байна да. За тэгээд ингээд шалгалтандаа тэмцэх юм бол 7 хоногийн дараа билүү ярилцлагын шалгалтандаа ороорой гэд цаг юуг нь заагаад өгчнө. Ярилцлагын шалгалтанд нь болохоор сануулгах юм гэвэл угаасаа ингээд ярилцлаганд орж байгаа юм чинь ингээд цэвэрхэн сургуулийнхаа формыг юм уу костюм пижак энэ төр өмсөд одоо эмэгтэй хүмүүс л үсээ ингээд гоё баагаад эрэгтэй хүмүүс үсээ сайхан цэвэрхэн самж мамна гэж бол хэлэхгүй жоохон ингээд ер нь л ингээд цэвэрхэн нэг юм цэгцтэй харагдах хэрэгтэй. Тэгээд яг дөнгөж оронгууд нэг 2 хүн сууж байгаа өдөсч хараад надаас бол яг дөнгөж оронгууд ингээд өөрийгөө танилцуулаад би өөрийгөө танилцуулаагүй байхаа баг англиар эхлээд асуулт асуун заяа. Англиар одоо янз бүрийн яагаад Японыг сонгосон, яагаад энэ мэрэглийг сонгосон, энэ мэрэглээр ирээдүйд юу хийх юм гэдэг гэсэн асуултууд асууна. Тэгээ би ингээд жоохон нэг сандраагүй байсан ч гэсэн нөгөө
дотроо ингээд жоохон сандарсан юм уу яасаа хоолоо ингээд чичирч гарч ирээд тэгээ юмаа ярих гэсэн чи хоолоо чичирээ болдгоо. Тэгсэн чи өө яна сандраад жоохон сандраад тах шүү гэн монголоор ярьж болно шүү гэд тэгсэн байхгүй юу. Тэгээ би монголоор ярьсан. Хэрвээ ингээд үнэхээр англиар ярьж чадахгүй ч юм уу японоор ярихад амар хэцүү байгаадах юм бол уучлаарай би ингээд жоохон сандраад байна монголоор ярьж болох уу гэд асуух юм бол болно гэд хэлдэг шүү. Тийм болохоор тэрэн дээр бол ерөөсөө санаа зовох хэрэггүй айлуулах өөрийгөө зөвгөр хэлэх гээд байгаа санаагаа илэрхийлж л байх юм бол хэлний асуудал бол нэг чухал биш. Чухал л да. Гэтэ тийм чухал биш. Яагаад гэх юм бол нөгөө Японы англи хэлний шалгалтанд тэнцсэн болоод ярилцлаганд орж байгаа шүү дээ. Тэнгүүд Японы англи хэлний шалгалтын дээр нь чиний хэлний төвшинг бол харчж байгаа. Тэнгүүд одоо эн чинь ямар ярианы шалгалт биш, ярилцлагын шалгалт болохоор өөрийнхөө бодож байгаа, бодож санаж байгаа санааг хэр зөв илэрхийлж ийн, хэр одоо санаагаа илэрхийлэх хичээж ийн гэдэг чинь чухал байхгүй юу? Тийм болохоор тэрэн дээр нэг санаа зовох хэрэггүй байгаа. Тэгээд тэгээд тиймэрхүү одоо юм чухал асуултуудаа асууна. Тэрнийхээ хажуугаар бас дээрэс нь нэг юм хөөрхөн жижигэн асуултууд асуудیں۔ Нэг юм энгийн асуултууд асуудیں۔ Тэдэр нь болохоор юу вэ гэхээр чиний одоо хобби юу вэ? Чи ганцаараа амьдарч чадах уу? Чи хоол хийж чадах уу? Танай гэрийнхэн чамайг Япон явахыг чинь дэмжиж байгаа юу? Одоо юу гэж бодож байгаа вэ гэдэг ч юм уу тиймэрхүү юм асууна. Тэгээд аль болох ингээ хобби энтер гэдэг дээрээ ер нь бол ганцаараа байх дуртай гэж ч юм уу тиймэрхүү хариулт бол хэлэхгүй байсан зүгээр ах гэж бодож байна. Яагаад гэх юм бол ингээ Японд ирээд хүмүүс угаасаа ингээд ганцаардалд их ордон штэ сэтгэл готрол ч юм уу тиймэрхүү сэтгэл зүйн асуудал их байдаг. Тийм болохоор одоо тэр хариултаас чинь чи одоо тиймэрхүү сэтгэл зүйн хямралд орохгүй өөрийгөө тэндээс яаж авч гарч чадах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаар одоо харахыг хичээж байгаа гэсэн. Одоо тэгэхээр юу гэж хариулсан зүгээр вэ гэхээр одоо хобби аялалд явах ч юм уу юу гэдэг хоол хийх ч юм уу найзуудад хоол хийгээ бусад хүмүүст хоолоо идүүлэх ч юм уу. Би амар сонирн болчихлаа ингээд найзуудтайгаа уулзах ч гэдэг юм. Амар сонирн жишээ авч яриад байгаа юм. Нэг тиймэрхүү хариулт хэлж болох байхгүй яг ер нь бол би ганцаараа ингээд хичээлээ хийхдээж хийж чаддаг, ганцаараа байхдаач байж чаддаг, бусад хүмүүстэй харилцахдаа нийгмийн харилцаанд ч гэсэн идэвхтэй оролцож чаддаг, оролцохыг хичээдэг гэдгээ илэрхийлэх хэрэгтэй гэсэн утгаар хэлээд байгаа байхгүй юу? За тийм байна. Тэгэнгүүтээ өөр болохоор тийм ганцаараа амьдарч чадах уу, хоол хийж чадах уу гэдэг чинь бол одоо улсаасаа хол, гэрээнээсээ хол энэ таньдаг хүн хийж байхгүй. Тэгээд чи хэр биеэ дааж чадах вэ л гэж асуугаад байгаа. Тэгээд тэрэн дээр нь бол тэгэл би биеэ дааж чаднаа, би бүгдийг чаднаа л гэж хариулах хэрэгтэй байхаа. Тэгээ ер нь бол хэцүү юм тулгарсан ч би тэрийг ингээд давж гарч чаднаа. Би чаднаа надад итгээрэй гэсэн нэг тийм гоё хүсэл зоригтой тийм одоо гал зоригтой тийм нүд мөдийг харуулах хэрэгтэй шүү найзуудаа. Хүүхдүүдээ. За тэгэнгүүтээ ер нь бол тиймэрхүү сандрах юм бол угаасаа байна гэдгийг тэр хүмүүс угаасаа ойлгож байгаа. Тэгээд ер нь бол миний бодлоор багш нарын хэлжсэнээр ч гэсэн угаасаа яг тэр хүмүүсийн удаас яг өөрийнхөө одоо худлаа ярихгүй одоо ярилцлага авч байгаа хүмүүст гой сонсогдох гэж биш. Яг өөрийнхөө мөрөөдлийг, өөрийнхөө байгаа байдлыг яг үннээр нь тэгээд ойлгомжтой зэгцтэй илэрхийлэх нь хамгийн чухал гэж хэлдэг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол юм хөлт өөрийгөө хэр илэрхийлж ийн, хэр одоо мөрөөдөлтөд итгэлтэй байна, хэр одоо өөртөө итгэлтэй байна, ингээ сайн сурч чадахтай итгэлтэй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаас нь илүү их хардаг болохоор тэр тал дээр илүү их анхаараарай гэж зөвлөмөр байна. Би шинийг сүртэй зөвлөд авах юм бол хэлсэн үл дээ яна уучлаарай. Тэгээ ер нь бол өөрийнхөө л байсан зүгээр тий ярилцлаган дээр. Гэтэ бас өөрийнхөө байлаа хэд задгаа бол байж болохгүй. Гэтэ гол нь өөрийнхөө хэлж байгаа санааг зөв илэрхийлэх хэрэгтэй. Ягаа Японд сурмаар байгаа гэдгээл бас сайн хэлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.
Айгу үнэндээ үнэхээр амар тийм хэрэгтэй бичлэг болсон хэсэгт бол жоохон эргэлдэж जैन. Гэхдээ хэрэгтэй хүмүүс байсан бол ашгүй дээ гэж бодож байна. Тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бүгдээрээ 25 он, үгүй бүгдээрээ 26 оныхоо энэ шалгалтандаа нэг бол бичгийн 1 болон 2 дугаар шалгалтандаа тэнцээд ярилцлагандаа тэнцээд хамгийн сүүлийн шалгалтандаа тэнцээд Японд ирээрээ.